нэвтрүүлэг маань өнөөдөр мөн одоо жилийн өмнө одоо нэгэн цэцэрлэг дээр ирж бичлэг хийжсэн. Энэ цэцэрлэг маань одоо нийслэлийн тэргүүний 82 дахь цэцэрлэг. Энэ дотор бол одоо үнэхээр одоо инээд баясал, дуу хоор, хөдөлмөр одоо завгүй ажил тийм ээ. Бүх юм одоо энэ сайхан өргөн дотор бол өрнж байгаа гэдэг нь тодорхой байгаа. Тэгээ одоо бүгдээрээ ийшээ орё. Нэвтрүүлгээ одоо ингээ эхлэе. Шоогоо бодод дуусаад биерээ усандаа хийгээд будгаа хатаа нөхөдөө үлээгээрээ. За боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш сургууль хүмүүжүүлэгч үе үеийн Ахмад багш нар хамт олондоо энэ өдрийн одоо мэндийг мэдье. За бид 2018 оны 1 сарын 21-нд анх энэ төслийн хүсэлтийг хүлээж авсан. Энэ нэвтрүүлэгт орсноороо бид анх цэцэрлэгийн менежмент сургалтын хөтөлбөр багшийн хөгжил зэрэгт одоо анхаарлаа хандуулад хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ингээд ажиллаж ирлээ. За үүний үр дүнд бол сургалтын чиглэлээр 12 багшийнхаа дунд одоо тоглоомын аргачлал багш болгондоо сэдэв өгөөд тоглоомын аргачлалуудыг боловсруулж эхэлсэн. За ингээд тухайн 12 багшийн хамгийн сайн одоо шилдэг гэсэн аргачлалаа бид сонгож аваад за түүн дээрээ дахин дүгнэлт хийж ажиллаад ингээд тэр тоглоомынхаа аргачлалаас одоо би туяа багшийн модон тоглоомын аргачлалыг сонгож авсан байгаа. За энэ модон тоглоомын аргачлал нэг багш нар маань бүлэг бүр дээр 2-5 насны дээр аргачлалыг боловсруулад ингээд эцэг эхийнхээ дэмжлэг тусламжийг авч эцэг эхчүүдтэйгээ хамтраад за модон тоглоомын шоугаа бид хийж эхэлсэн. Ингээд цэцэрлэгийн хэмжээнд тоглоомынхоо баяжилтыг хийж өөрсдөө тоглоомоо үйлдвэрлэсэн бидний урам зоригтой ийм сайхан эхлэл жил болж эхэлсэн. За тэгээд биенийхээ усанд байгаа усыг цэнхэр өнгийнхаа будган дээр дүрээд тэгээд цэнхэр будгаа дахиад дараад будаарай. За цэнхэр өнгөө яг шарынхаа хажуу талаар нь буйрээ живэдхэн дараад будъя шүү. За одоо энэ анги маань нэлийн одоо их хөлмөрлж байгаа анги юм шиг харагдаж байна. Бэлтгэл В бүлэг туяа багштай ардын боловсролын тэргүүний ажилтан ийм багш одоо энэ ангид алсан багшаар нь байт юм байна тийм ээ. 4 настай. 4 настай Б бүлэг байгаа. Тийм бай. Тий. За туяа багшийн манай одоо тус цэцэрлэгт одоо ажилд ороод одоо 32 дахь жилдээ ажиллаж байгаа. Сургуулийн өмнөх боловсролынхаа багшаар өнөөдөр 32 дахь жилдээ ажиллаад явж байгаа. Манай цэцэрлэгийн хувьд бол туршлагатай Ахмад багшийн маань нэг байгаа. За туяа багш маань одоо ингээд манай урдлын одоо төслийн маань анхны одоо зочноор орж исэн багш шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо туяа багш маань тэр үедээ ч гэсэн одоо бүхэл бүтэн том нэвтрүүлгийн анхны одоо анхдагч араасаа бас нэлээд одоо багш нар дагуулсан, цэцэрлэгүүд дагуулсан, орон нутгаа дагуулсан ийм болгон зүйлтэй багш шүү дээ тийм ээ. Тийм учраас будаг маань хатааг байна. Дахиад үлээ. За ингээд бидний тоглодог шоу маань бэлэн боллоо. Тэр туяа багш маань онцлог бол одоо дэлгэр багш ингээд нөгөө тоглоомын аргаар өөрөө шоон аргаар хүүхдүүдийг хөгжүүлэх гэж байгаа тийм үү? тий, ерөөсөө л хүүхдийг тоглох явцад нь
өөрийнх нь сонголтоор багшийн болон насан туршидын дэмжлэгтэйгээр хүүхдийг хөгжүүлэх манай цэцэрлэгийн өөрийн үзэл баримтлал тэр юм. Яг энэ тулгуурлаад туяа багш маань одоо тоглоом болгон дээр аргачлан боловсруулаа явдаг. За 12 бүлгийн багш нар мөн бүх тоглоомнууд дээр аргачлал боловсруулаа явдаг. За тухайн жилдээ бид нэг багшийнхаа аргачлалыг сонгож аваад тэрэн дээрээ илүү төлхөө ажиллаад тэнийг одоо дүгнэлт шинжилээд ингээд тэн дээрээ тоглоом боловсруулад ингээд цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулдаг. Тоглоомын аргачлал нэгийг 2017 онд явуулсан. За энэ жил тоглоомын аргачлал 2-ыг 2018 онд энэ нэвтрүүлэгт анх 1 сард 2018 оны 1 сард орж байхад одоо туяа багшийн маань шидэд шоу тоглоомын аргачлал энэ маань сая анх бид энийгээ хийж байгаа. За үйлдвэрлэл явагдаж байна. Бүтээгдэхүүн хийж байна. Тий. Тоглоом цэцэрлэгийн тоглоомын хүртээмж олдож тааруу байдаг. Дээрээс нь хамгийн сайн чанартай сайн тоглоом авъя гэхээр үн өртгийг бид дийлдэг. За хямдын авчиг гэхээр хүүхдийн эрүүл аюулгүй ослгүй талыг хангадаг. Ийм учраас бид нар маш их судалгааны үндсэн дээр туяа багшийнхаа санаачилсан шидэд шоу энэ тоглоомын аргачлал дээр бид нар боловсруулалтаа хийгээд ээж аавтайгаа нийлээд ингээд нийт 700 гаруй шоуг үйлдвэрлээд ингээд цэцэрлэгтээ тоглоомынхаа баяжилтыг хийсэн тоглоомоо үйлдвэрлэсэн ийм сайхан жил болсон. Энэ бол энэ төсөлд одоо хамрагдсны бас маш том давуу тал байгаа юм. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? За таньж гэнэ багшгаа. Таньж гэнэ. За. Эртээр бас зургатаар гарсан шүү дээ та нар тий? За сайн хүүхдүүд. За сайн байна уу туяа багшаа? За сайн. Танаа төсөлд одоо урьдчилж оролцож байсан саяхан боловч бас их хугацаа өнгөрсөн байна. Баггүй хугацаа. Төсөлд оролцоод надад бол бас их ажлах урам зориг бас шинийг сэтэж одоо бүтээгтээ маш сар их урам зориг өгсөн. Энэ айгуу би тэрэндээ их баярлаад. За энэ тоглоом эвлүүлдэг шоу дүрсийг болоод ерөнхийдөө нэг бодчил байсан болохоос яг ингээд биетэй энэ гаргаа сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлээд олноор нь үйлдвэрлээд нийт багш нарынхаа бүтээл болоод болгож бас амжихгүй байсан бол хэрэг төсөлд оролцсон гэсэн. Оролцсноор болоод одоо энэ бүх үйлдвэрлэх хүчнэрээ би бахархалтай байгаа. Мөн танаа хамт олон танаа ажлын албахан бас баярлаж талархаж байгаа тадимдуулаа хэлчихье. За баярлалаа. Бид бүгдийн мэддэг шоолдоо 4 тал 6 талын 4 өнгөөр буцсан байгаа. За ингээ сайн ажиглах юм бол дөрвөлжингээрээ эсрэг хоёр тал ингээ хоёр уралжингаараа ингээд ерөөсөө л ийм зүйл байгаа. Энийг бид нар модоор хийж байгаа. Тэгээ эко бодгаар бодож байгаа. Тэгээд энэ бол яг нөгөө хүүхдийн эрүүл аюулгүй орчны сургалтын стандартын шаардлагыг хангаж байгаа гэж үнэлж байгаа. Хүүхдээс амдаа хийх жишээ бас ингээ мэрэг тийм ээ. Олон удаа байрах мэрэг тийм ээ. Тэр бүгдэд аюулгүй. За хүүхдэд 2 наснасаа эхлээд 4 шоогоор. За би энэ тайлбарлыг бодож байна. 2 наснаас 2-оос 3 настай хүүхдүүд 4 шоогоор одоо жишээлбэл зам хийж болж байна, гацуур хийж байна, уул хийж байна. Маш олон зүйлсийг бүтээж олно. Энэ дээр бол ингээд аргачлалыг ингээд хийцэн байна. За энд ингээд шат байна. Энэ ингээд дөрвөлжин байна. Энэ уул байна. За нөгөө өмнөх байсан шиг маань нөгөө нэг юу ч бүр юу болцсон байж тий. За энэ ингээд харах юм бол зарим нь хүүхдүүд нь ингээд чихэр гэдэг нь хүүхдүүд өөрсдөө бавгата чихэр юм харагдаж байна шүү дээ. Ингээ байшин. За энэ ингээ хөрөө. Өөрөөр хэлбэл 2-оос 3 настай хүүхдүүд маань 4 шоогоор ингээ дүрс бүтээж байгаа. Тэгтэл 3 настай болоод 3-оос 4 настай болоод эренгүүтээ өөрийнхөө сэтгэхүйг нь онцлогдож тагж байгаа. 2-оос 3 настай. За тийм шүү дээ. За 3-аас 4 настай болоод эренгүүт нөгөө 4 шоогоор бүтээжсэн дүрс маань хүндрээд 9 шоогоор бүтээ. Жишээлбэл энд одоо дарцэг байж явах, балтаа байж явах жишээ. Одоо жаахан хүндрээд сэтгэхүй онцлогтон дахиад ирж байгаа гэсэн үг тийм ээ. Хүүхэд маань өөрөө хөгжөөд бас өсөж том болж байгаа. Тийм учраас бид нар бас хүүхдээ хөгжлийг цааш нь ахуулахын тулд даалгавраа арай хүндрүүлж байгаа гэсэн үг. За тэгэхээр энд бол одоо цэцэг албаа хийсэн. Гэтэл энэ 3-аас 4 настай хүүхдийн аргачлал дээр бол жишээлбэл энийг бол даашин тийм байна. Шоогоор бүтээж байгаа. За энэ тоон ингээд эхлээд бол 4 шоо тэгээ 9 шоо ингээд тийм 3-аас 4 настай 9 шоо. 5-аас 6 настай болоо сургууль ороод хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох чадвар нь өндөр түвшинд хөгжсөн байдаг учраас
одоо ингээд цифр бүтээж болж За байна. тоон цифрүүд. Тоо бүтээж болж байна. Цифр энэ өсөг бүтээж болж байна. Мөн цифр бүтээж болж байна. За энэ шоогоор одоо суралцсан 6 чиглэлээр одоо хүүхдүүдийг зэрэг хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хэл яриагаа хөгжүүлж болно хүүхдээ, математикийн чадваруудыг хөгжүүлж болно. Нийгэм шүү байна. Хүүхдээ шоогоо ашлаа сэдв тоглоомын хэрэглэгдэхүүн болоод тоглож байна. За би тамирдаараа дасгал хөдөлгөөний хэрэглэгдэхүүн болоод хэрэгжилж болж байна гэдэг. Бүх Хичээл хоорондоо холбоотой байгаад бүх хичээлүүдтэй холбоотойгоор шаардлагатай тий. Холбогдсон тий. Одоо энэ тоглоомоо сургалтандаа хэрэгжүүлээд ямар ахиц болж байна вэ? За бүх манай цэцэрлэгийн бүлгүүд одоо хүүхдүүдэд одоо нарийнчилсан бүтцтэй ажилтны хуудасаар үнэлгээ явуулсан байна. За ингээд бүх бүлгүүд ингээд үнэлгээ явуулаад тэгээд хүүхдийн төвшнийг агсан төвшнийг гаргахад бол манай цэцэрлэгийн хүүхдүүдийн бүлэг тос бүрээр гарсан л да. Монгол хүүхдийн дундаж төвшнээс одоо үзүүлэлт маш дээгүүр өөрөөр хэлбэл одоо бид нар бол мэднэ л да манай мэрэгжил нэг. Энэ удаан шугамд Монгол хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлт байгаа. Тэгвэл манай цэцэрлэгийн хүүхдүүдийн ахиц цодод ингэж асар богино хугацаанд агсан үзүүлэлт ингэж бол гарч байгаа юм. Тэгэхээр за энд болоод ингэж байж байна тий. За тэгээ энэ тоглоомынхаа ерөнхийдөө боловсруулалтаа бид нар ямар эрдэмтний онол дээр тулгуурлах бас энэ чинь бас онолын үндэслэлтэй юм явна шүү дээ. Зүгээр гээвгийн төлөө ухаан орсон юм шиг нэг өдөр ороод ирэхгүй. Онолынхаа үндслийг бид нэр судлаад, онолын үндслээ гаргаад тэгээ энүүгээрээ болоод манай цэцэрлэг баян зөвлөлтүүрүүдэд сайн хичээл, сайн туршлагаар илтгэл тавьсан байна. Гол нь одоо тэр нөгөө итгэлийн чин дагуу өнөөдөр энэ таны энэ хийсэн энэ бүтээгдэхүүн бүтээлүүд чинь тэр итгэлийн дагуу үнэхээр одоо орон нутгийн хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнд бол маш их өндөр үзүүлэлт авсан гэдгийг бид нар одоо судалж мэдсэн л дээ. Дээрээс нь доош нь багшийнхаа буудсныг харж байгаа дуурайгаад будаараа хүүхдүүдээ бид нар өнөөдөр усан бодлогоор шоо бодож сурлаа. За энэ маань одоо миний бас мэрэгчлэлтэй адилхан одоо кабинет ингээд ороод ирж байгаа шиг дуу хөгжмийн кабинет юм тийм ээ. Дуу хөгжмийн өрөө хүүхдийн одоо дуу хуур цалгисан энэ сайхан өрөө маань одоо хэдийгээр одоо бүх одоо цэцэрлэгийн байгууллагуудад дуу хөгжмийн багшийн хүрэлцээ маш их одоо хангалтгүй юм байгаад байгаа тийм үү. Мөн энэ одоо энэ бас одоо танаад ирж гисэн бас байгаа тийм ээ. Ер нь баян зөвтөргийн хэмжээнд дуу хөгжмийн багшгүй цэцэрлэгүүд нэлээд байна тийм ээ. Багшгүй одоо сургуульч бас байна. Ер нь бүх дүүргүүдэд тийм хөдөөр нутгсан тийм байгаа байхгүй. Гэсэн ч танаа нэг онцлог би бас мэдэрлээ багшаа. Юу гэхлээр энэ одоо кабинет ороод ирэхэд анги одоо дүүрээд ирж байна л гэж би хармаар. Яг бол танаа багш нарын онцлог болохоор өөртөө бас хөгжим тоглоод уулцдаг тийм ээ. Хүүхдүүдээ бас дуугаа баясгачдаг. Одоо дуугаа хүүхдүүдэд заачдаг. Ийм бас нэг тал бүрийн онцлог баг шиг харагдлаа л та. Тий, одоо ер нь цэцэрлэгийн байгууллагууд ганц манайх ч биш, бүх цэцэрлэгийн хэмжээнд дуу хөгжмийн багшийн олдоц маш их ховор байдаг. Учир нь бол дуу хөгжмийн багш маань өөрөө бүлгийн багштай адилхан илүү цагийн мөнгө гэж аваад идэггүй. Дээрээс нь цалин багтаа учраас өнөөдөр ерөнхийдөө цэцэрлэгүүд дээр дуу хөгжмийн багшийн олдоц ховор идэв. За тэгээ бид нар дуу хөгжмийн багшгүй олдоцсон байна гэж хүүхдэд хичээлийг орхитуулах. Тий, хичээлийг орхитуулахгүй. Дуу хөгжмийн хичээлээ бол бүлгийн багш нар маань бол ороод явдаг. Ер нь дээр үед бол багшийн сургуульч нь өөрөө тийштэй манлын тоглодог, нота заадаг, дуу хөгжмийн хичээл заалгадаг, дуу хөгжмийн багшийнхаа хичээлийг ороод төгсдөг шүү дээ. Тэр утгаараа бүлгийн багш нар маань ер нь дуу хөгжмийнхаа багшийг ороод явдаг. Тэгээд энэ утгаараа бол одоо энэ танхимд дуу хөгжим бол ороод энэ танхимаа сайхан амьлуулад
багш нар маань байнгын хүүхдүүдэд тэмцээн уралдаанд бэлдээд ингээд бол оролцуулаад явдаг. Манай багш нар маань ер нь ганц бүлгийн багш гэж суудгүй, ер нь тэмцээн уралдаа хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ямар л одоо тийм үйл ажиллагаа байна. Бүгдэнд нь хүүхдүүдэд бэлтгээд оролцуулж амжилт гаргадаг ийм л мундаг багш нартай да. Тэгээ одоо өнөөдрийн дуугч танхим дуугч хичээлээ орох гээд бэлтгэл ажил хангачаад байж байгаа. Тий, Ахлагын А бүлгийн багш, Алтан туяа багш, Ахлагын Б бүлгийн багш, Ундрмаа багш хоёр маань өнөөдөр ингээд бэлтгэл ажлаа хангаад хүүхдээ одоо үйл ажиллагаанд нь оролцуулах гээд ингээд хүлээгээд байж байна. Яг энэ хүч хоёулаа таалцлаа. Тийм ээ. Энгийн хөгжмийн зэмсгүүдээр ингээд хүүхдэд одоо аяны хэмнэлийг ойлгох энэ чиглэлээр л багш нар маань ер нь гол төлөв ажиллаж байгаа. Тэгээ хоёр багштайгаа бас 4 жил би бас уулзчихсан. Тэгээд хоёр багшийн маань ажил өндөр хичээлийн шинжилгээ мэндийг хүргэе та хоёртаа. За танд ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Чирийн хөлөнд. За манай Алтан цэцэг багшийн хувьд бол одоо боловсролын байгууллагт одоо сөвгийн байгууллагт олон жил багшилсан юм туршлагатай одоо тэргүүний 82 дугаар цэцэрлэгийн бас тэргүүний багшийн нэг тийм ээ. Тэгээд Алтан цэцэг багшийн хувьд одоо дуу хөгжмийн хичээл маань одоо заахад хэцүү байна. Хүндрэл юу вэ? Дуу хөгжмийн хичээлийг бол манайх яг бидний одоо урд үед бол хөгжим заах арга гэж хичээлийг маш их сайн ордог байсан. Би хамгийн гол онцлог нь өөрөө бас айгу дур сонирхолтой. Тийм болохоор хүүхдүүдэд бол дуу хөгжмийнхаа кабинетд оруулаад тэгээд орчингийн өөрчлөлт яг тэрэндээ ороод тэгээд өөрөө бас яг хөгжим тоглож чадахгүй л да тэгсэн мөртлөө фонограмма тавиад өөрийнхөө чадлаараа дуу хөгжмийн хичээлийн бүтцээр нь орохыг хичээж байгаа. Манай залуу багш үед ер нь бол би өөрөө дуу хөгжмийн хичээл ер нь бол оюутан багтаад ер нь сонирхолтой байсан. Тэгээ одоо бол бүлгийн багш хийж байгаа. Гэхдээ хүүхдүүдэд яг мэрэгжлийн багш биш ч гэсэн тодорхой хэмжээнд хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээлийг өөрийнхөө чадах хэмжээнд заагаал ерөөхдөө явж байгаа. Бага зэрэг ерөөхдөө бол нэг дуу хөгжим бол бага зэрэг дарна гэдэг ерөөхдөө бол хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээлийг заагаад гэж хүүхдүүд бол дуу хөгжмийн хичээлд маш их асар сонирхолтой. Дуртай. Тийм ч бас би ч гэсэн өөрөө бас дуу хөгжмийн хичээл заах сонирхолтой байдаг тийм. Хүүхдүүд ер нь аялал хөгжимтэй сонирхолтой байж байна. Ер нь насныхаа онцлогтой байх. Хүүхдүүд ерөнхийдөө нөгөө дуу их гаргадаг тийм хөгжмүүд. Чимээтэй хөгжим. Дуу чимээ ихтэй. Тэгээд одоо бит хоёр бол яг хоёр ангиас нийлүүлээд одоо нэг дуулан маягаар хичээл. За бас дугуйлаа. За. Тэгээд тэрэн дээрээ бол дээрээс нь манайх нөгөө шилийн гол хотод руу нөгөө туршлага солилцоо тэрэн дээрээс бас жоохон санаа авсан л та. Ингиж дуу хөгжмийн хичээлийг бас бид нар явуулж болох юм бэ гэдэг. Тэр сайн бэлэг гэд багш ирж биднэрт ур чадвар хичээс зааж. Тэр маань болох тэр эктогийн цэвэр одоо чулуу тийм ээ тоглосон тийм хичээл явуулахад бид нар ч гэсэн бас ингэж явуулж болох юм бэ дуу хөгжмийн хичээлийг сонирхолтой гоё сонирхолтой явуулах бид нар бас өөрсдөө чадна гэдэг үднэс тэгээд эхлээс нь бид хоёр бол явуулж эхэлж байгаамаа. Өнгөрсөн намар сайн хичээл үйл ажиллагаа гэдэг явуулсан. Тэгээд тэрийг сайн хичээл үйл ажиллагаан дээр яг нөгөө байгалийн хоньны даал буюу хонхот даал гэдэг хоньны даалаар хийсэн тийм хөгжмийн зэвсэг тэгээд боксоор хийсэн
хэрэг бол нэг ясан давшуурыг нэрлэж байгаа. Ясан бүтээгдэхүүнүүдээр нь дандаа ясан бүтээгдэхүүнээр хийсэн. Шагаагаар хийгээд шагаан хавсардаг одоо ингээд хөгжим тоглоом шагаа хөгжим гэх мэтчлээ одоо 3 хөгжмийн зэвсгээр төрөлжүүлээд тэгээд хүүхдүүдэд ерөнхий дуугшмын хэмнэл мэдрүүлэх зорилгоор тийм хичээл орсон. За. Ер нь бол хүүхдүүд маш их сонирхолтой байгаа. Ганц ингээд шагаагаар тоглодог гэж хүүхдүүд ер нь мэддэг. Тэгээ бас шагаагаар бас ингээд хөгжим тоглож юм байна. Хэмнэл бас ингээд мэдрүүлдэг юм байна гэдгийг хүүхдүүд мэдсэн. Тэгээд ер нь бол хүүхдүүд маш их сонирхолтой байгаа. За ингээд энэ цэцэрлэгийн маань нэг онцлог бол би хувьдаа ингэж бодлоо л доо. Хамгийн гол юм одоо энд бид нэр өнөөдөр мэрэгжлийн багш байхгүй, мэрэгжлийн одоо байхгүй, мэрэгжлийн багш олж өгөөч энэ гэж одоо яам тийм ээ боловсролын байгууллагаасаа нэгсэнгүй тийм ээ. Гэсэл дотоод нөөц болцоогоо ашиглаад одоо хүүхдийн хэмжээнд хүүхдийн нас бие онцлог тохирсон ийм одоо хичээлүүдийг ингээд өөрсдөө заагаад өөрсдөө дуугаа заагаад ингээд ийм сайхан амьд одоо хөгжмийн коммунити ингээд хийцэн явж байгаа. Энэ бол миний хувьд бол маш том онцлог үйл явдал гэж өөрөө би хувьдаа дүгнж бодож байна. За 82 дахь цэцэрлэг нь нэлээ эртний цэцэрлэг би одоо энд бас арга зүйчээр энд дадлах оюутнуудтайгаа дадлах хийж байсан. Ерөөсөө энэ гадаах моднууд бол их насцсан, сайхан ургалттай байд. Одоо харин цааш нь та нар одоо энэ тарьсан зүлгэн, тарьсан цэцгэн, тарьсан хүнснийхээ ногоонуудыг бүр их сайн арчил, сайн ургуулах хэрэгтэй. Юу ч гэсэн одоо танайх нь эколог орчны нөхцөл бүрдсэн байна. Ялангуяа ангидаа бол за дасгалгааныхаа ургамлуудыг хүүхэд нэрлэж байна, таньж байна, зааж байна, бас тоос шороогийн арчиж байна, сэрүүлж байна, хөрсийн ийм хөөрхөн ажлууд хийгдэж байгаа нь сайхан байна. За тэгээд цаашдаа одоо бас энэ эколог орчинд бас байгалийн булангаас ч гадна бас бичил орчин гэж одоо ангиудад байгаа. За энд нэг ангид аквариум харагдаж байна. За тэнд бол загас байх ёстой. Эмгэн хумс, дуун, за тэгээ усны ургамал, тэгээд эл сайраг гал юм. За ийм бичил орчин бол их хэрэгтэй. За тэнд одоо ингээд гадаа сайн ургаагүй ургамлаа оруулж ирээд баяжуулна шүү дээ. Та нар сургууль төгссөн мэдж байгаа шүү дээ. За тэр ногоо хурааж, ногоо хурааснаас бичил орчиндаа бас авчираад тавиараа төмөс байна, лууван байна болж байна. За тэгээд ургаж чадаагүй хүүхчийг сонирхоод байгаа хөөрхөн өнгөтэй цэцгүүдийг бас ангидан хөрсдөө шилжүүлээд тарь. Ингээд танай байгалийн булан чинь бол өвөл зунгүй амьд орчинтай байна. За тийм нэлээд ангиуд сайхан цэцэгжүүлсэн байна. Савн жигд байна. За тэгээд бас одоо анхаарах юмнууд байна л да. Хүүхдүүдэд бариулж байгаа услгааных чинь тоглоом биш, жинхэнэ одоо услуур жижиг услуур байх хэрэгтэй тийм ээ тэгж байж. За тэгээд хүүхэд бүхэнд одоо савхматтай хүүхэд бүхэн одоо өөрийн гэсэн цэцэгтэй тэрнээ нэрлдэг таньдаг тэнд одоо хүүхдүүд ажиллаж явах хэрэгтэй. Тэр ажиллаж байгаа нь ургамал тарьж байж болно, тайрч байж болно, зэрлэгийг авч байж болно. За ийм л ажлууд дээр одоо манай цөм хөтөлбөрчин багш одоо ажиглалт хийх ёстой шүү дээ. Өдөр тутам тэр хүүхдийн төвшинг одоо яаж хөгжиж гэнэ үү? Анангоо сарнаатай харьцуулахгүй. Анангоо намар ирснээсээ сарын дараа ямар болов? Өнгөрсөн жилээсээ яаж хөгжив? Ийм хөгжлийн карт хөтөлж явах хэрэгтэй. Энэ хүүхдийн хөгжлийн картанд хамгийн чухал зүйл нь бол багшийн ажиглалт тэмдэглэл байх хэрэгтэй. За энэнийг сайн хийгээрэй. За бас багш нар дээр харагдаж байна лээ. Тэд нэрээ сайн хийгээрэй. За ингээд одоо уулзалт цуглаан энэ төр болоход тэмдэглэлийнхаа дэвтэртээ ирж байгаарэ. Тий.
За тэгээд албан ёсны хэн ямар зөвлөгөө өгсөн тэрний дагуу би яаж ажиллав гэд одоо ярьж байгаарэ. За иймэрхүү одоо зүйлүүдийг хэлэх байна. Дэлгэр магш бас ингээд манай энэ нэвтрүүлэгт нэг нөлөөлөл бүхий нэгэн зүйл байдаг. Энэ бол одоо хүүхд зорилтод бүлгийн хүүхдүүд тийм ээ. Зорилтод бүлгийн хүүхдүүдийг одоо манай 82 дахь цэцэрлэг маань одоо маш их одоо тусалд дэмжиж одоо тэр зорилтод бүлгийнхаа одоо хэмжээнд хүрсэн дүгэлтэнд хүрсэн хүүхдүүдэд бүгдийг хамруулдаг гэж би сонссон. Ер нь өнөөдрийн байдлаар тийм ээ. Ер нь одоо энэ жилийн байдлаар хичнээн хүүхд одоо зорилт бүлэгт ингэж хамрагдаад байгаа. За тухайн жилдээ бол 2-3 настай хүүхдийг одоо хамран сургуулгаар одоо нийслэлийн боловсролын газар бол тооныхоо саналыг бол өгдөг. За тэгээд тухайн жилдээ хичнээн хүүхэд аавна гэсэн мэт жишээлбэл 2 настай 80 хүүхэд аавна гэсэн байх юм бол тухайн 80 хүүхдийн 20% нь зорилттой бүлгийн хүүхдүүдэд бид нар л хамарч авахаар ингэж юу саналаа өгдөг. За яг энэ хэмжээгээр бол 20% нь зорилттой бүлэг гэхээр хагас үнчин, бүтэн үнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээрээс нь багш ажилчдын маань хүүхдүүд ороод ирж байгаа. За инхээр зэрэг ганцхан зорилтын ингээд нөгөө хүүхдээ өгсөн тухай энэ жил бол одоо би 16 дугаар хороонд зорилттой бүлгийн хүүхдийнхээ материалыг өгөө гэдэг ингээд эднийхээс одоо хорооноос маань одоо 5 хүүхдээ ингээд санал өгсөн байж байгаа материалыг бүрдүүлээд. За ингээд бол тэр 5 хүүхдээ бол бид 100% хамарцсан. Ахаа дээрээс нь цаана нөгөө явц дундаа ингээд нэмэгдээд ороод ирэхээр бид нар авахгүй байгаас аргагүй байдаг. Яагаад вэ зорилт бүлэг гэдэг маань бас өнөөдөр зайлшгүй л нийгмийн эмзэг бүлэг нөгөө төсөө зайлшгүй бид улс харах ёстой гэдгээрээ одоо аль болохоор нийт төрөнд одоо ойчор дугааргүй ямар нэгэн бүртгэлгүйгээр бол ингээд эсвэлэд авдаг намар. Энэ жилийн үед бол манайх хорооноос маань 5 хүүхдийн нэр өгсөн боловч би өнөөдрийн байдлаар бол 8 хүүхэд зорилттой бүлэгтэй одоо хагас бүтэн эмзэг одоо хөгжлийн бэрхшээлтэй ингээд 8 хүүхдээ авсан байж байгаа. Дээрээс нь багш яг цэцэр 82 дугаар цэцэрлэгтээ ажиллаж байгаа багш ажилтныг өгөхөд ингээд авахгүй болохгүй. Бид нар чинь энэ ажлаа хүүхдээ цэцэрлэгтээ өгж ижил ажиллаа хийхгүй бол өөр дарахгүй. Цаг наргүй ажилладаг. Цаг наргүй өглөө 7-оос ороод 7 хүртэл ажиллаж штэ. Тэгэхээр одоо багш ажилчдын зорилтын 8-аас гадна багш ажилчдын 10 хүүхэд байж. Ингээ нийлэхээр зорилтод бүлэгт маань 18 хүүхэд ингээд хамарцсан байх жишээтэй. Тэгээ ер нь жилийн жил бид тухайн одоо хүүхэд бүртгэж авах 20% бол багтаагаад 20%-аас дээш л дандаа хүүхдүүдээ ингээд эсвэлж авдаг. Ийм л амтардаг. Тэгээ 16 дугаар хорооны маань нийгмийн ажилтан одоо юу ихэн тунгалаг эрдэнэ гэдэг нийгмийн ажилтан байгаа. Тэгээ ер нь 16 дугаар хорооны маань засаг дараа ганц чимээ гэж байгаа. Ер нь манайхтай ер нь бид энэ хүүхдийнхээ талаар энэ хамран сурах хүүхдүүдийн талаар бол аюулгүй тийм ойр дотн судалгаатай болж игэл бас нэг тэр эмзэг дагаврын зорилттой бүлгийн хүүхдүүдийг хамруулчих талаас л нэлээд хамтарч нарийн ажилдаг. Тэгээ бол хороотойгоо бол бид бол аюулгүй тийм ойр дотн л ажилдаг да тийм. За ингээд өнөөдөр бид нар бас энэ дэр одоо энэ манай 82 дахь цэцэрлэгийн маань үйл ажиллагаагаа одоо ингээд нэвтрүүлэг бэлтгэх явцдаа энэ 16 дугаар хорооны одоо нийгмийн ажилтан тунгалаг эрдэнэ агштайгаа бас ингээд уулзаад ярилцлага авлаад гисэн чинь бас их баяртай мэдээ ингээд бас сонсоод нэгэн сайхан бүсгүйтэй уулзч байна л да. За ингээд танд энэ өдрийн мэнд төргийа. Тэгээд өнөөдөр зорилттой бүлэгтээ ингээд бас хамрагдаад явж байгаа юм байна тийм ээ. Хэдэн настай хүүхэд маань одоо ороод 82 дахь цэцэрлэгт маань одоо хүмүүжиж байгаа бай. За сайн байна өнөөдөр мэнд төргий. Би 16 дахь хорооны иргэн хотон чимэг гэдэг 32 настай. Тэгээ 3 хүүхэдтэй. Том охин маань аутизмтай гэж явдаг хөгжлийн бэрхшээлтэй одоо 3 жил болж байгаа. Тэгээд баг дунд хүү маань 2 настай энэ жил хүрсэн сая. Тэгээд 82 дахь цэцэрлэгт өөрийнхөө зорилтод бүлгээ хорооны нийгмийн ажилтнтайгаа ярилцаа. Тэгээ өөрийнхөө бүрдүүлмээртэй л бүгдийг бүрдүүлээд ингээд цэцэрлэгт хамрагдсан байгаа маш их баяртай байна. Сэтгэл маш их өндөр байгаа. Тийм бүр уйлсан шүү дээ. Өөрийгөө уйлсан гэж нөгөө сайн нөгөө хэлчихч байна уйлсан гэж ярьж илээ. Тэгэхээр нэг бас нэг ачаа аваад хайжж байгаа шүү дээ бидний тийм бас нэг хүүхдээ харуулах орчин хүүхдийгээ бас
бас хөгжүүлэх орчинд ингээ хамрагдуулна гэдэг бол ерөөсөө энэ чинь ядаж нэг хөгжин те хамгийн гол нэм сурна гэдгээрээ тэгэхгүй гэрт ингээл байгаадах юм бол бас нэг юм хаалцтай болчих гээд байгаа байхгүй юу? Тэгжгүй яах вэ? Тийм. Тэр утгаараа тэгээд 16 дугаар хороо нийгмийн ажилтнаа их баярлж байгаа, эрхлэгчтэй их баярлж байгаа. Манай бол энэ улсын цэцэрлэг манай хороо маань 3 цэцэрлэгтэй 82 8 82 дот цэцэрлэг. Энэ тэр дундаа бүр 82 дот цэцэрлэгтэй бид нар илүү татна тий. Бус цэцэрлэг манай энэ хорооны одоо 82 дот цэцэрлэг бус цэцэрлэг бодвол тэгээ эмзэг бүлийн зорилт бэлэг хүүхдүүдэд голчлон юу навдаг. Танаа бол одоо энэ жилийнхээ хэмжээнд болохоор энэ одоо бүх үзүүлэлтүүдийг би даваад ингээ яв. Энэ үзүүлэлтүүдээр их яг л нэг бүлгийнхаа хүүхдүүд гэж яг хороо орныхаа хүүхдүүдээр 10 нийт 17 хүүхдийн жил авсан байгаа юм тийм ээ. За энэ эцэгчүүд нь одоо зөв бөө баяр болж байгаа үстэй баяр та. Аюу баяртай байдсан шүү дээ. Эргэж орж байгаа. За одоо ингээ хүүхдээ би өглөө ингээ хүүхдээ ингэж өгсөн би өөрөө ажил хөдөлмөр эрхлэх одоо ингээ боломжтой болчихсон тий. Чи маш их баярлалаа. Одоо цэцэрлэгийнхаа эрхлэлтэй би бас ингээ баяр талсан хэлээ. Одоо нийгмийн ажилтан дээр орж би сая тань дээр өргөдөл цохуулаад ингээ даваа явсан. Та миний ингээ хүсэлтийг ингээ цэцэрлэг уламж өгсөн маш их баярлалаа гэж эргэж орж байгаа. Бас нэг хийсэн юм гэдэг дараа нь баяраа сонсох тийм ээ. Тэгэхээр бас их баяртай байдэн шүү дээ. Ерөнхийдөө хүн баярлуулна гэдэг чинь тэгэл нэг одоо энэ цэцэрлэг сургуулийн асуудал аюу хэцүү болсон одоо үед. Та нарыг ингээд цуг ингэж хандаж нэгнийгээ дэмжиж ажилладаг учраас 82 дугаар цэцэрлэгийн маань үйл ажиллагаа бас нэг өндөр түвшинд ингэж манай нэвтрүүлгээр орж ирж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ Баянзүрх дүүргийн хэмжээнд мөн улсдаа манай 82 дугаар цэцэрлэг бол одоо тэргүүн байраар одоо манай төслийн хэмжээнд ер нь шалгагдсан явж байгаа байхгүй юу. Зорилттой бүлэг дээр бол бид бол ингээ боломжит хувилбараар бол авчиад байгаа. Гэтэл цаана бас үлдээд байгаа зөндөө л хөвгт байж байгаа. Гэтэл бид нар өөрсдөө хичнээн ингээ 100% бүгдийг ингээ хамарч ихээр өнөөдөр анги танхимын багтаамж, хүүхдийн тоо хэрээс хэтэрчээд байгаа байхгүй. Тэгэхээр л одоо энэ бас энэ төсөлт хөтөлбөрийн нэвтрүүлгийг дамжуулаад бас төр засаг маань мэдээ зөндөө цэцэрлэгүүд баригдаж байгаа. Гэхдээ л энэ сүүлийн үед энэ маш их энэ баригдаад байгаа барилгажилтын ингээд хотгоноороо баригдаж байгаа тохиолдолд бас нэг цэцэрлэгээ дандаа шийдвэрлээд явал их зүгээр одоо дээрээс нь цэцэрлэгийн маань өшөө их олон олшруулж барьж өгөөд яах юм бол энэ зорилттой бүлгээд маань хүүхдүүд одоо бүрэн хамрагдах боломжтой болох юм. Тэгэхээр энийг л одоо цэцэрлэгийн барих ажлыг л илүү өрчимжүүлээсэй гэж бодож байна. Би нэгэн жишээ хэлэхэд энэ зорилттой бүлгийн нийгмийн ажилтнаас өгсөн тэр 5 хүүхдээс гадна одоо цэцэрлэг орцны дараа нэг ээж над дээр орж ирлээ л дээ. Би ингээд хагас үнч юм аа. Одоо аав нас урцсан юм аа. Би одоо ажиллаа хийхгүй, би хүүхдэд тэжээж чадахгүй, би өөрийгөө тэжээж чадахгүй, би одоо цалин байхгүй гэх. Тэгэхээр би үнэхээр одоо юм байна гэснээр нөгөө хүүхдүүд чинь өрөвдөж байгаа байхгүй бас эмхтэл хүн болсон хойно. Тэгээд заа чи тэгвэл ингээд яг хагас үнч нь мөнөө гэсэн материалаа бүрдүүлээд ирээ гэдэг. Ингэсэн надад яг материалаа бүрдүүлээд ингээ аваад ирлээ. Тэгээ би нэг л над дээр орж яд хоёр дахь дээр нь би бүртгэж авч байгаа. Тэгээд за бүртгэгчлээ. За одоо тэг маргаашаас эхлээд цэцэрлэгтээ яваарай гэсэн чинь зөв мэгштэл уйлаа. Би тэгээд үгүй яава би чамайг загнаагүй шүү дээ юу одооссон. Гүү би маш их баярлалаа. Ингээд болчихж байгаа юм уу? Ингээд миний хүүхэд орчиж байгаа юм уу? Үнэндээ би бас хүүхдэд цэцэрлэх гэж маш их олон газар бол ерөөсөө би өөрөө ч бас сайн ойлголтгүй яваад дээж. Гэтэл би одоо хүүхдээ өгчөөч гэсэн байхгүй бас би хүүхдээ цэцэрлэгт өгчөөд одоо би ингээд аюулгүй би ажиллаа хийх нь байж тээ. Тэр нь тэгэж мэгштэл баярлаж уйлж байгаа байхгүй. Тэгэхээр л өнөөдөр манай нийгмийн асуудал энэ эмзэг давхаргын энэ одоо хүүхдүүд ямар их ардаа цэцэрлэггүй байгаа гэдэг нь одоо эндээс л харагдаж байгаа юм л да. Тэгэхээр л энэ цэцэрлэгийн асуудлыг өшөө цааш нь хурдцтай барих асуудлыг л шийдэж өгөөсэй л гэж одоо хүсэх байна энэ хүүхдүүд. За дамжуулъя. Энэ одоо Монгол улс даяар гарч байгаа учраас энэ таны үгийг бол одоо угаасаа хүн болгон үзэн тийм ээ. Тэг учраас дамжуулж гинэ гэсэн үг тийм. Тэгээд аюул цэцэрлэг эрхлэгч арга зүйч болон манай хүү бол одоо хараацаа бүлэгт явж байгаа. Уран чимэг багш гээд тэгээ багш хамт олондоо маш их баярлаа. Тэгээд энэ сайхан боломжийг олгосон бас нийгмийн ажилтнаа баярлалаа. За энэ номдод хамгийн өндөр найд байна. Оо тий дараа нь энэ байна. Тэгээд намхан нэг тийм ээ. За ишүүгөө одоо нэгээс 5 хүртэл шууд оноош тоолох юм тийм ээ хоёулаа. За тэгэхээр номныхаа дараалал ихтэй
Хэдийн тоо нь? 1. За тэгвэл нэгийнхээ тоог эхлээд байрлуул те. За яг энэ номныхаа тоог хараа. Эхлээд нэгийнхээ тоог дээр нь ингээд тавих нь шүү дээ. Тийм баа. За нэгийн дараа хэдийн тоо байх вэ? 2. За цифрээр байрлуулаарай. За дараа 3. Юу хийж байгаа? За ямар тоо бодож байгаа юм уу? За тоогоо ямар аргаар бодож байгаа л багштай бодоод үзүүлдэ. За энэ хэдийн тоо вэ? 3 4 5 2 1 гэж зөндөө тоо. За энийг яах нь? Яаж таах вэ тэгээд? Зүйтэй. За энэ тоогоо одоо өгсүүлж тавьсан. Энэ өгсөн байна уу, уруудсан байна уу? Өгсөн байна тийм үү? Хүний сургуулийн ч юм уу цэцэрлэгийн хийсэн бүтээсэн зүйлийг л одоо гаргаж ирэх гэж энэ нэвтрүүлгийн маань гол одоо утга санаа оршдог. Тэгэхээр өнөөдөр одоо дэлгэрмаа эрхтгчтэй энэ 82 дугаар цэцэрлэгийн хамт олон бол үнэхээр одоо хэлэх хүүхдээ хийсэн юмтай тийм ээ харахад одоо нүүр баатар гэж бид нэр ярьдаг шиг ийм сайхан орчин ийм сайхан хүүхдийн орчин одоо бүрдүүлж гисэн ийм байна гэсэн дүгнэлтэнд одоо миний хувьд бол хүрж байна. Ерөнхийдөө бол одоо тэгээд багшид бол цаашдаа зорилготой хүрсэн сайхан бодол байгаа. Ер нь цаашдын зорилго талаар жоохон ярьж гэнэ үү? Тэгээ бидний ер цаашдын зорилго гэх юм бол одоо бидний багш нарын маань бид бүгдийн хамтраад хийсэн энэ нэг сайхан энэ тоглоомын аргачлалуудыг за энэ тоглоомын аргачлал дээр үндэслээд хийгдсэн энэ бид өөрсдөө энэ эцэг эхтэйгээ хамтраад өөрсдийн тоглоомоо үйлдвэрлэсэн байгаа хамгийн том давуу тал байдаг. Эний маань төр засаг маань бодлогоороо дэмжиж энийг маань үйлдвэрлээд өгөх юм бол өнөөдрийн одоо багшийн их ачаалттай ажиллаж байгаа багшийн цалин бага байгаа энэ өнөө үед одоо багшийн нэгдүгээр цалин нэмэгдэх нэг хөшүүрэг болох юм. Хоёрдугаар цэцэрлэгмүүд маань бүгд л сургалтын чиглэлээр хэрэглэх тоглоомнууд маань бас ховор байдаг. Учир нь сайн чанарын авъя гэхээр үнэтэй. Хэр тааруугийн авъя гэхээр эрүүл ахын шаардлага хангахгүй. Тиймээс бид өөрсдөө ингэж судлаад судалгааны үндэслэлтэйгээр энэ модон тоглоомоо үйлдвэрлээд гаргацсан юм чинь энийг ингэж төр засаг бодлогоороо дэмжиж энийг үйлдвэрлээд гаргаад гэх юм бол багшийн цалин нэмэгдэнэ. Хоёрдугаар цэцэрлэгүүдийн тоглоомын хүртээмж сургалтын одоо юу талаас хэрэгцээ талаас тоглоомны олдос нэмэгдэж тоглоомын маань тоо олширч нэмэгдэх юм байна. За ингээ 3 дугаарт бол багш нөгөө ингээд урамшчихсан багшигаа дэмжиж байгаа энэ бодлогыг багш маань хүртээд ирэхээр багш өшөө цаашаа хөгжиж өшөө цаашаа туршилгаа олон нийтэд түгээн дэлгэрүүл энэ багшийн урам зориг нэмэгдэх ийм л гол том зорилго маань байгаад байгаа юм. Ингээд ер нь ерөнхийдөө бол ингээд бүх цэцэрлэг генетрийг ингээд зөндөөл явлаа 3 жил явлаа. Үнэхээр одоо маш их дүүцэтэй амьдралтай холбоотой тийм ээ. Одоо энийг ингээд хэрэглэх тийм бэлэн одоо ийм сайхан толомуудыг ингээд гаргаад ирдэ шүү дээ. Гарын дор материалуудаар хийж тэгээ эрүүл ахын зүгээс тийм үү. Гэтэл энэ бол одоо энэ тоглоомыг одоо чааш дөрвжүүлэх гэдэг утгаараа бисээ тоглоом авлаа л да танахаас. Тэгээ энийгээ бас ингээд одоо энэ телевиз үзэж байгаа нийт багш нартаа ингэж хэлэхэд бол 82 дугаар цэцэрлэгийн маань энэ хийсэн тоглоом болго үнэхээр одоо хүүхдийн эрүүл ахуй энэ өсөлт нь одоо хангагдсан одоо чанарын шаардлагыг хангасан ийм сайхан тоглоом одоо ингэж хийгдсэн байгаа юм байна. Тэгээд хүмүүс одоо энэ одоо тоглоомыг одоо сонирхож тийм ээ хүүхдүүдтэй ч гэсэн зөв гэр бүлөө ч гэсэн авч болно шүү дээ. Эцэг эхчүүд ингэх юм бол одоо манай редакцийн утсаар доор утсаар ингэ холбогдож болно шүү. Менежмент талдаа бид нар ажилда хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажилласнаар за 2018 онд энэ Дэлхийн банк Азийн хөгжлийн сангийн төсөлд хамрагдаад 351 сая төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийн дулаалгын ажлуудыг хийлгэж гисэн байж байгаа. За энэ дотроо бол цэцэрлэгийн нийт цонхуудыг вакуумжуулсан, дээврийг бүрэн засварлаж дээврийн засварын ажлыг хийлээ. Гадна дулаалгын ажлыг хийлээ. Ингэснээр багш, хүүхэд, одоо эцэг эхчүүд
тухайн байгууллага дээрээ ая таатай сурч хөгжих энэ боломж болцоог бол олгоснороо бол их давуу талтай байлаа. Цэцэрлэгийнхээ гадна дотн орчныг бол маш сайхан тогтчулж ирлээ. Хүүхэд дотроо биеийн тамирынхаа танхимд биеийн тамирынхаа дасгалыг хийх, биеийн тамирынхаа одоо хичээлийг явуулахад тэр биеийн тамирын танхимыг бий боллоо. Гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай, туршил танин мэдхүүн талбай гэд ингээд эцэгхүүдчүүдтэйгээ хамтраад энэ гадна талынхаа орчны одоо тогтчлтыг бас хийж ирлээ. Өнөөдрийн нөхцөлд бол эко орчин гэж бид маш их ярьж байгаа. За энэ үед бол цаг үед бид ээж аав нартайгаа нийлээд гадна талынхаа туршил танин мэдхүйн талбайг бол тогтчулж ирлээ. Мөн эс шавраар зурах талбайг бол тоглох талбайг бол бий болгосон. Энэ туршилтын талбай нь хавар хүүхдүүдтэйгээ багш маань ээж аав нь гадаа гараад талбай дээрээ одоо өрсөлдөгийг нь суулгаад ногоогоо нь тарьж одоо хүүхдэд багаас нь хөдөлмөрт сургаж байгаа тэр суур мэдлэг боловсрыг олгох бас нэг ач холбогдол өгч байгаамаа. Мөн биеийн тамирын талбай гадаа байгуулснараа хүүхдүүд дулаан хавар намрын дулаан цаг үед гадаа хүүхдүүд бас биеийн тамирын хичээл ороход бол маш их дөхөн болж байгаа. Яагаад гэвэл хүүхдийн ачаалал ихтэй үед бас хүүхэд өнөөдөр гадаа гарч бас нэг агаар салхинд байх энэ нөхцөл боломжийг бас бүрдүүлж байгаараа маш их давуу талтай гэж үзэж байна. Ингээд бид нар энэ төсөл хамрагдсанараа цэцэрлэгийнхээ орчны тогтчлтыг хийлээ. Мөн Дэлхийн баг Азийн хөгжлийн төсөлд хамрагдаж цэцэрлэгийнхээ менежментийг одоо сайжруулж багш ажилчдынхаа ая таатай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн ийм сайхан он жил болж энэ сайхан төсөл төлбөрөнд хамрагдсандаа бид бүгд баяртай байна. Тэгээд энэ төсөлд хамрагдах боломж болцоог олгож өгсөн боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яамны хамт олон болон NTV телевиз, STV, On TV телевизийн хамт олон баг бүрэлдэхүүнд бүгдэнд нь талархаж баярлж байгаагаа хамт олонныхон зүгээс одоо илэрхийлж байна. Нөгөө ирсэн гисэн буцдаг гэдэг шиг энэ одоо сайхан нэг 2 өдрөд одоо божигнлаа. Үнэхээр одоо ирч хүчтэй сайхан ажил ингэж явагдаж байгаа байна. Энэ бол одоо үнэхээр ололтоо гэдэг нь бид нар одоо одоо харлаа, үзлээ, мэдэрлээ гэдэг шиг тийм ээ. За ингээд одоо хамгийн сүүлийн одоо шат маань одоо үүдэн дээрээс монгол хүн нэг нэгэ гаргаж өгдөг тийм. Энэ утгаараа одоо дараа дахиад бас ирнэ багшаа. Таны одоо хийсэн, танаа хамт олонны хийсэн бүх энэ үйл ажиллагааг би одоо мэдэж байгаа. Энэ сүүлийн нэвтрүүлэг маань одоо Монголын ард түмэн миний цэцэрлэгийн багш нар тийм ээ бүгд одоо үзэж бишрэх болтугай гэж ингэж өрөөж байгаа шүү. За тэгээд танд дахин ажил амжилтыг хүсээд одоо бид нар одоо явъя да. Баярлалаа. Та ч гэсэндээ энэ 3 жилийн хугацаанд ингэж өдөр шөнөгүй нойргүй ажилласан та бүгдийн цаашдын амжилт нь өндрөөс өндөр амжилт хүсье. 2 дугаар цэцэрлэгийн хамт олонны өмнөөс та бүгдтэй сайн сайхан мөнгөний хүсье өрөөё. Өшөөх ажлыг өшөөх амжилтаагаар давж ирч хүч урам зоригтой ажиллаарай гэж. За баярлалаа. За баяртай багшаа. За баяртай. Хамгийн одоо анхны нэвтрүүлгийг маань дэмжсэн боловсрол одоо төвийн дарга цагсмаа даргатайгаа бид нар одоо ингээд уулзаад байж байна. Тэгээд танд өнөөдөр хичээлийн шинжилгээ баярын мэндийг хүргэе. Тэгээ өнөө өглөө бас ингээд баян зэрэг дүрэг дээр орж ирээд харахад бүх юм сайхан гэгээл өнгөрлөг тийм ээ. Хүүхэд болгон одоо баяр баясгалантай инээд хөөртэй ийм сайхан өглөөг одоо ингэж огтож байгаа юм байна. Тэгээд бас ингээд таныг одоо нөр их ажлыг чинь хажуугаар бас ингээд тантай ингээд завчилж одоо ингээд одоо надтай уулзж байгаа таны миний зүгээс маш их баяртай байна. За баярлалаа. Тэгээд юуны өмнө бас бүх одоо Монголын багш нартаа энэ хичээлийн жилийн мэндийг бас хүргэе. Танд одоо бас тийм ээ цэцэрлэгийн багштай баярлалаа гэж сайхан дуу зохиосон. Тийм ээ цэцэрлэгийн багшийн тухай ийм сайхан нэвтрүүлэг хийгээ явж байгаа танд бас бид бүх багш нарынхаа өмнөөс чин сэтгэлийн бас талархал илэрхийлье. Тэгээд манай Баян зүрх дүүрэг бол одоо улсын хэмжээнд бол боловсролын үйлчилгээ үзүүлдэг тэг хамгийн том дүүрэг байж байгаа. Өнөөдөр Баян зүрх дүүрэгт одоо бараг 200 гаруй цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэрээрээ мөн одоо суралцагч
бусд маань энэ нэрээрээ бас юм олон байдаг. Тэгээд энэ нэвтрүүлэг бол үнэхээр одоо бас нүдэ олсон энэ дүүрэгт бас хэрэгжиж байгаагаараа их онцлог сайхан байгаа юм. Тийм учраас бид бол энэ одоо нэвтрүүлгийг энэ төслийг бид бол бас баяртай хүлээж авсан. За ер нь бол сургуулийн өмнөх боловсролын багш гэдэг бол өөрөө цэцэрлэгийн багш гэдэг бол одоо маш чухал. Өнөөдөр Монгол хүн болох, хүнийг хүн болгох суур юмыг бол одоо сөөбийн багш тавьж өгдөгөөр онцлог. Манай энэ төслийнхөө хүрээнд бид нар одоо ярилцаад энэ асуудал маань шийдэгдэх төвшөнтэй явж байгаа. Одоо улсын тэргүүний цэцэрлэгийг бас энэ төслийнхөө хүрээнд шалгаруулах ийм одоо том үйл ажиллагаа бас багш нарын маань одоо хүрээнд цэцэрлэгүүдийн маань хүрээнд явагдаж байгаа. Энэ асуудал ерөнхийдөө бол танаа дүрэг дээр шийдэгдэж байгаа. Тэгээд олон одоо тэргүүнүүд олон сайжуудыг олон хүүхэд багчуудыг тийм ээ энээс хөгөлсөн ийм сайхан дүрэг болж одоо ажиллаж байгаа та бүхэнд маш их баяртай байна. Тэгээд ажлын амжилт хүсье. Одоо өнөөдөр энэ сайхан өглөөнөөс үдшиш хүртэл ингээд сууж байгаа таныг харахад бахархмаар байна. Залуу хүн их мундаг байна гэж ирж хүчтэй одоо миний ажлыг дэмжсэн их талархаж байна. Баярлалаа. Тэгээд ер нь өнөөдөр Монголын багш нарыг дэмжсэн ийм сайхан ажил зохион байгуулж байгаа танай төслийн хамт олонд бол үнэхээр бүх боловсролын байгууллагуудынхаа хамт олонны нэрийн өмнөөс талархал илэрхийлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бүр сургуулийн өмнөх боловсролын багшийг ингэж онцгойлж бас дэмжиж эдний маань авьяас чадварыг, эдний маань хичээл зүтгэлийг, ур чадварыг бас харуулж байгаа явдал нь өөрөө нийгэмд бас их эерэг сэтгэл төрүүлж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын багш бол онцлогтой өглөөний 07 цагаас эхлээд оройны одоо 18-19 цаг хүртэл гэртээ хайр суудаг ийм л хүмүүс шүү дээ. Тэгээд өнөөдөр юу ч мэдэхгүй хүний яг одоо эцэг эхийнхээ гар дээр байгаа юм мэдэхгүй нялх балчир үрсийг эхийн хооронд одоо их хайрладаг ийм онцлог, ийм одоо бас нэг талдаа онцлог, нэг талдаа нэр төртэй юм шиг, нөгөө талдаа маш хүнд алба. Багшийн дундаас хамгийн хүнд хэцүү алба шүү дээ. Тэгээ энэ багш нарыг маань бас өнөөдөр ингэж алдаршуулж, ажлын сурталчилж, танилцуулж, төсөл хөтөлбөрт оруулж, за онцгойлон манай Баянзүрх дүүргийн 2 цэцэрлэгийг сонгож аваад бүр одоо маш нэр хүндтэй бүр улсын тэргүүний цэцэрлэг энэ бол өөрөө том үзүүлэлт байдаг. Энэ бол маш олон шалгуур хангасан ийм цэцэрлэг өөрөө улсын тэргүүн болдог. Тэгэхээр энэ цэцэрлэгийн одоо хамруулж өгөх гэж байгаа явдалд бол одоо үнэхээр одоо туйлаас баяртай байгаад байгаа юм. Бидний цаашдын ажил бол одоо бас илүү бүр өргөн зар хүрээнд үргэлжлэх ёстой. Илүү багш нар руугаа хандсан боловсролынхоо нэгж рүү хандсан ажлуудыг бид хийх учиртай. Энэ тал дээр ч гэсэн бид санаачлагтай ажиллах болон олон ч байгууллагуудтай одоо хамтарч ажиллана гэсэн ийм одоо зорилтыг бол бид дэвшүүлээд ажиллаж байна. Тэгээд та бүхний бас цаашдын чинь ажилд амжилт хүсье. За мөн одоо энэ багшийн төлөө хийх ариун үйлсэд чинь цаана Монголын ирээдүй болсон хүүхдийн хийх ариун үйлсэд бол бүгдэнд амжилт хүсье гэж бас хүсэж байна. За баярлалаа. Энэ төслийн маань үйл ажиллагаа бол одоо өнөөдөр ингээд Баянзүрх дүүрэг дээрээс ингээд үргэлжлээд одоо хамгийн төслийн хэсэг миний үйл ажиллагаа төслийн дэмжсэн одоо энэ сайхан эрч хүчтэй залуу сайхан даргатайгаа одоо ингээд өнөөдөр төслийнхөө үйл ажиллагааны нэвтрүүлгийг хааж байгаадаа маш их таатай байна. Тэгээд та бүхэнтэйгээ одоо 9 сарын 22-нд Монголын одоо өдөржиний соёлын төвөргөнд 15 цагаас уулзъя. Тэгээд за баярлалаа. За баярлалаа. Таны ажилд бас амжилт хүсье. Шоогоо бодод дуусаад бирээ усандаа хийгээд бодгийн хатаа нөхөдөө үлээгээрээ хамгийн өндөр найд байна. Оо тий дарааны нь.